тоон 618 институт зөрөөс бас стараас байгуулдаг. Спортын бүгд байгаа. Сонсогч савд байна. Өөр таапарсвэж авирга мэдгүй. Ингэж байна. Баярлалаа. Манай үдшиг зөрөөсөд өөрийгөө багтаасан. Тэндөө манай монголч тий. Баярлалын аймагт явжсэн чинь нэг эмээ өвөө хоёр нэг хоосон байсан. Тий, казак үндэстэн тий. Шавчин шүү. За намайг саруулаад иддэг. Тамирчин байж байгаа одоо багш тасгалжуулаад хэсэг цаг хугацаанд мөшөлж идэв. Тий. Одоо би бизнес спорт юм уу? Миний зүйлийг одоо ихлэ хэдэн жил одоо бизнес хийж байгаа. 20 жил. 20 жил. Анх одоо хизээ хийсэн гэсэн. Чи хэдтэй? Би 27 настай. Чамд 7 настай хэлчихсэн. 6 настай хэлчихсэн ч юм уу тий. Юу одоо жишээ нэг тэр шилжилт хийх бүрсэн бэ? Эр хүн чинь өөртөө итгэлгүй байна гэдэг чинь хамгийн томын яраа шүү дээ. Юм зүр биений хөгжлөө гэдэг юм бол тийм сайн байгаагүй. Яг хөтэ амар чанга. Төрөлхөөсөө тийм нэг өг дээцээсээ тийм гэнтэй. Тэрийгэж өөрөө аягүй сайн мэддэг. Хэдий ч жингийн алдагдал бас байсан. Тэгээ тийм нэг жоохон иршүүд байхыг хүсээд гэх юм уу? Ир байхыг хүсэж тийм үү те. Хүүгээд өрхөд нэг амар гоё тийм аяган тамдахгүй байхыг л амар хүссэн. Түүнээс бол нэг бүр шууд ороод тэлхээ ормол. Бодооч. Бүрэн зүр үр хүүхдийнхээ төлөө өөрчлөгдсөн гэсэн. Одоо миний хүүхэд миний төлөө өөрчлөгддөг. Миний аавын юм чинь би аав шиг амьдрал гэж. Би аавасаа мундаг амжилт хүрнэ гэж. Тэгэхээр би хүүгээ төрөөг байхаас эхлээд би хүүхдтэй зориулж өөрийгөө бэлдсэн гэсэн. Энэ зүгээр тийм л асуудал. Эргэх хорвоонд ирээдүйд өөрийгөө одоо аав хүн болчихгоор төсөөлөд тэгээд шинжилгээ хийсэн. Болчихсон л доо тухай те. Хүүхдтэй болчоод өөрийгөө толин тараад голж гисэн л байхгүй. Ерөн зүгээр өөрийгөө голно гэдэг чинь бас тийм бас зүг тал шүү дээ гэж боддог. За байн голоод байл бас тийм л те. Тэ. Таны одоо амьдралч ямар нэгэн байдлаар одоо бизнес хийж хэсгээс ч өмнө шинжилгээ хийхээс өмнө одоо хараад гайн спагой юу гэж шүү. Зөвхөн он зэр дат нөлөө үзүүлсэн юм дүүх байх. Аавал шүү дээ. Тэг би ааваас өөр тийм нэг эрэгтэй хүний тийм сайхан гэж одоо шууддаг. Би аавыгаа л Монгол ирэх хүмүүс юм байгаасаа ядч аавынхаа талд нь хүрээд амьдч л хүсэж байдаг. Тэр хүн миний эцэг ухаан шинжлэх ухаантай байсан. Яг ялгааруулчихсан. Ээж мянга үгэлсэн ч аав чимээгүй суучлаад тий. Босоод хэрэлдээд байхгүй тий. Одоо ч нэг нэр юм мэдхгүй болчих шүү дээ манай чинь. Аваа нэг жоохон үгэлэн гол босоо би яаси гэж босоод ирдэ шүү дээ. Би ямар их хэвчтэй мó гэж ирэл тий. Мэдээж хоёр алга ингээд төгөлтөл бол айл гэж тэрүүл байгаа тийм. Нэг нь болчихвол ямар сэтгэл бэ? Би эр хүний тэгж боддیں۔ Жохон тестостерон өндөртэй жохон тайван байдаг, уужуу байдаг. Яг зөвхөн намайг бас хүмүүс сошиал дээр хараад өвчгөлсөн өнгөрөө жохон бэлтгэл хийчээ тий. Өсөн сэтгэл холбож ярина л та. Миний амьдрал дээр би зөөлөн шүү дээ. Тий. Тэгэхээр нэг эр хүн бол зүгээр гэрийнхээ миний аав шиг байвал тий. Хойморд ханхаа зуус сууж чаддаг. Доктортой байж чаддаг. Тэ ярьж чаддаг, хайрлж чаддаг тийм л байсан шүү дээ. Манай аав миний нүдэн дээр ээжийг насан туршдаа хайрлсан тий. Биднийг юм 90 сар бол манай ах дүү нарыг төрсөн гасаах дүү нарыг бүтэн тийм гой үсгэж чадсан. Тийм л тэгэхээр би зүгээр ааваасаа л бүрцүүлгээд. Мэдээж аав ч хулгайч болж хулгайч л хөвч тий. Чи 1000 сая хамтдаа хоол идсэн хулгай хоол орлоо гэж байгаа шүү тий. Аав чинь амар тий энэ замын тийм тусцсан бол тий нүүрсний хулгай хийсэн бол тий чи ямар сайхан энэ хүмүүсээс би өөр амьдарч ин да алтан стик тэрэгэн цуугаад энэ тийм спа шигээ явж ин да тий дотоо хүүхнээ авч унтаж гифтээ гоё шаажна тий энэ байхгүй байгаа таахгүй. Ингээ харахад ингээд эцэг чинь үүлэн буруу байхад л хүүхэд нь ингээ автоматар буруу болчих. Чи яасан ч хулгайчлаа. Тий тийм сайхан харагдахгүй л гэсэн. Хүний үүднээс бас ирээдүйн хүүхэд тэр хүмүүс имийг бүрдийг бас одоо бодолцох нь тэр хүний илүү одоо
дээр ирсэн. Монгол ирчүүд гэхээр Монгол ирчүүд гэдэг чинь Монгол бүхэн харцгаа гэл тий. Монгол бүхэн хараад хэдүүлээ Монгол ирчүүд ч амьдарцгаа гэдэг. Тэгээ бид нар Монгол бүхэн харахаар хоорондоо хэрэлдээл найраны асуудал болол ингээд тий. Тэгээ бүгдээрээ юм жингэлүүдэлтэй ч юм бахаа. Тэгээ одоо энийг үзэж байгаас над руу дайраад байгаа бид нар ч амар хэрүүлтэй байдаг байхгүй. Би тэгж боддгоо. Монгол ирчүүд дэлхийг эзлээд явж байхдаа өмнөх махаачсан хамтдаа хувааж идэ тий. Хизээч 100 гарсан килограмм жинтэй намхан морид дээр дэлхийн талыг эзэлж тасралтгүй 2-3 цагийн шууга зангируулна өстөн дайсантайгаа завчилдаж яваагүй байх гэж би. Би Монгол ирэх хүмүүсийг нарийнхан тайлтай өргөн зээжтэй тий амар гоё тийм залууч байсан баг. Тэгэд монголчууд ягаад дэлхийг эзэлсэн гэхээр зөв таарсан болгоны завчиж аваад тоон чанаал тий энэ сөхтийг хүчтэй л ингэж яваагүй байх. Монгол хүн бүхэн бол Монгол эр хүн бүхэн таарсан амьтан ургамал бүхнээ хайрлж авсан баг. Гэр бүлээ хайрлахаас гадна тий тэгсэн болохоор л дэлхийг эзэлсэн байх гэж боддог. Тэгэхээр нэг бид нэг эр хүн хэний төсөөлөлгээр тэгэхээр нэг жоохон гизэн ингээ урагшаа авцсан тий. Тим гутлан гэл нэг арай жоохон өргөн юм алтан гэж зөцсөн юм тий. Шүд дүүцсэн тий. Тэгээд юм би баян тансаг амьддаг гэж хэлдэг. Үгүй юм шиг лээ. Ерөн зөвөр эр хүн гэдэг чинь харахаасаа эхлээл амар тайван ядаж гэр бүлээ бүтэн аваа явсан байдаг л тий. Гэж боддог. Манайхан ч бас нэг яриад идэв шүү дээ. Би тэр хүүхний тэгэж унтаж хайсан, энийг би танаа тэрэж чинь госож хайсан тий. Тэгээд нэг юм байр аваад гацсан баахан олон хүүхэд өвчүүлсэн. Ийм байгаад идэв шүү дээ. Нөө би ярьдэн шүү дээ. Маа би ч ярьд юм да манаа нэг мундаг бат үсгээд яруу найрц залуу хэлдэж шүү дээ. Нөө айл сарних үе гэж аав байдаг гэд. Адуу сарних үе гэж азрах байдаг гэд. Тэгэхээр нэг айл сарниулахын тулд аав ямар зан чанартай хэвээр эр хүн ямар хэвээр тий. Бүр ингээд тайваа уучуу аваатгаа асуул хэрэлдээл гэдэг бол алцаал гэдэг бол бас биш. Уцаад яг тэр асуудал байна. Жишээ нь далавчуудын хувьд ялангуяа жишээ нь хэл бүр шүүмжил болчих гээд юм байна тий. Хуучин бол тэр нь одоо ингээд аав бол ихэд дуугаа ээж илүү одоо гэж. Одоо залуучууд ингэж яриад байгаа юм шүү. Миний дотор 4 хүн амьдарч байна тий. Би хүүсээ сонгох хэрэгтэй. Ирж байж болно, би энэ байж болно. Тэр асуудал соёл эргээд байна. Орох юм уу? Миний асуудал. Энд яг миний асуулт юм байна. Одоо ингээд эмхтэй өөрөөх ингээд үдэд бодол сэтгэл санаа ингээд одоо гормон фокуслох байдлаар янз бүрийн аюул гаргаад тэрийг мэдээж ингээд баталтайгаар сэтгэх юм бол одоо эмхтэй хүний хийх зүйлсийг юм байна. Тэмээ одоо бид хэлэх гээд байгаа юм шиг байна. Тэгвэл үл одоо ингээд тэр хүн чинь бас нэг болохгүй болохоор ингээд дотроо шалгаач юм ингээд хэлж байгаа үг нь хэцүү санагдаж шүү дээ. Яаж тэгвэл одоо эргээд тэрийг маш тийсч гарах юм. Сэтгэлийн хатыг нь яг яаж өөрчлөх вэ? Оо би л болж бодсон. Эхнэрээ чи яг ямар байж хүсэж чинь чи эхнэртэй яг тийм л байдаг. Тэ. Яг одоо эхнэрээ яаж хандж байгаа гэж хам. Тий. Эхнэр чинь чамайг ямар байлгаасаа намайг өргөнжлөөсөө тий. Эсвэл намайг хайрлаасаа. Эсвэл миний хөлийг угааж өгөөсөө. Эсвэл цай чанж өгөөсөө. Түр чи тэр хүн тийм л байж. Тэгэхээр хэрүүл гарахгүй шүү дээ. Би цай чанж өгч байгаа юм чи надад цай чанж өгч юм. Гэхдээ одоо нэг зүр хүнийг яг хайрлах чаддаг байж ч эргүүлээ хайр нэх нь амжих юм шиг. Би бол тэгж бодсон шүү дээ. Тий. Өөрөө ингээл би ямар дэр хүн байх ёстой тий. Тэгээ нэг эхнэрээ боолын систем даачсан тий. Чи юм сугаахаас тоо гэл тий. Тэгээд байхгүй байвал нэг хэрүүл гарчих юм шиг л шүү дээ. Одоо жишээ нь заавал ирэх нөхдөд юм хэрэг ажиллах гэж аяг болох юмстай. Тий. Зүгээр юм халамжтай хайртай эр хүнийг ахуй сурах хэрэгтэй юм шиг лээ. Би бол ахуй сураагүй. Хэрэг ажиллах юм надад зүгээр. Амар муу. Тэгтээ хийвэл өстө жиг утгаар нь. Жиг нарийн бүрдийг чашлуу. Чи эр хүн ер нь ажил сурах хэрэгтэй, ахуй сурах хэрэгтэй юм л л. Айлаа гэдэг нь хамт олонтойгоо найзлаад өглөө энийгээд гэр бүлээ жаргалтаа энийг гэж явж чадах хэрэгтэй юм тий. За түл хэрэгээ сайн нэг хүүсийн асуудал байна. Одоо намайг хаална шүү дээ мөрөдөлч гэж. Гэтэ яг Монгол болсон уу гайх болох гэж бодож байна. Яг ингээд шууд ялгуурлахтаа тавсан байх юм шиг байна. Тий. Зүгээр яг
дэлхийн нийт дээр ялангуяа ингээд барууны ч юм уу бүр амар ингээд хэсэд жишээ баг 20 ус байгаа. Яг энэ дотор нэртэй ихтэй ингээд хоёрхан шишгэн. Үлдсэн одоо 10 ус 20 ус байж таа. Энэ талаар одоо жишээ Би буруудах юм уу? Би ягаад ч тэр хүмүүсийн амьдралаар амьдарч үзээгүй, тэр хүмүүсийн готлыг мэдж үзээгүй. Тэр хүмүүсийг алхаж үзээгүй, тэр хүмүүсийн юу туулж өнгөрөөд мэддэггүй болохоор тэр хүмүүсийг шууд ингээд ч юм уу гомо тэ ч юм уу лесби гэж ингээд босч чадахгүй. Яг гэхдээ эмзэлдэг. Ягаад гэх юм бол их орнын ирчүүдэрээ дутчих юм бол тэ ер нь ийм штэ. Айл гэрт эр хүн аав нь өнгөрцөн айлд аавын найз нь ч юм уу ээжийнх нь эрэгтэй найз нь сохтоо орж ирээд агсан тавих ч юм уу те. Охин хүүхдийн оролт хамаагүй шүү дээ те. Эр хүн байгаа газар бол амар амгалан байдаг шүү дээ. Тэр эх орон ч гэсэн бас нэг тийм нэг эр хүнээрээ дутчихгүй гэдгээс жоох айдаг. Жохон биш амар гэх. тэгэхээр яг таны хувьд борлоо. Гэхдээ хүмүүс хүмүүсийн сайн бичлэгэнд орж байгаа нэг чухал биш. Ихтэй хүн байх болоод байгаа хэлхүү угсаас авч. 90 хоромсон нөхдөхгүй юм байл шүү дээ. Ер нь явж байгаа ирчүүд дуусах юм л шүү дээ. Тэгээ дэлхийд тэр чигээр эмэгтэй хүмүүс болох юм уу? Тэгээ ирчүүдийн орлого роботтэй гэдэг юм үү те. Манай Монгол ирчүүд амар хайраар татдаг. Хаавда хамгийн зүйл хизээ хайртай гэсэн. Ямар ч байсан би бол хэлсэн. Зөв чи хэлж чадчих штэ. Тэгээд олон аавда одоо яг энийг үдж байгаа хүмүүс хайртай гэж хэлсэн хизээ гэсэн санаараа те. Яг бидний ийм нөгөө Монгол хэлтэй нөгөө тийм өргөмөрс байдаг юм биш ер нь. Ярьж чаддгүй одоо хэлж чаддгүй, ойрлж чаддгүй, уйлж чадахгүй те. Ууж чадна, загнуулж чадна те. Гэтэ би бол тэгж л боддог шүү. Тэгэхээр ялангуяа одоо энэ нэвтрүүлж амар зүйл юм шүү те. Хичүүдээ амар дэмжих хэрэгтэй байна. Бас бүгд мэрэгч та хүмүүсээс одоо залуучууд ялангуяа diskutтэй. Оо тийм үү. За 85% баг. Цэгт ураач. Тэр цэгт явах юм болохгүй. Тэр хоёроо зохион шууд хатдаг гэж байна. Цэгт явж байгаа Монгол улсын иргэн бий Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний зэрэг үнчээр биелүүлж өвгдөөцийнхээ ариун галуун тулсан хавцшгүй дархан байдлыг гэж цээж сурна. Эх орноо батлан амлах дайчин би өргөсөн дангаргаасаа нэцвал төрийн хууль ёсны цэрлэл хүлээн гэж ирэх хүмүүс гэж сурна. Ядаж. Тэгэхээр үн цэнийг ойлгоно гэсэн. Монголын хөрсөнд ямар олон ирчүүдийн цус шингэснийг ойлгоно гэсэн. Яг тэгээд ирэхээр ядаж би Монгол хүн байна. Жакон өмсөд годмаар нэг ягаан цэм хүрээд алахгүй л гэсэн нэг копи байна тий. Тэгэхээр нэг Монгол улсын төрийн дуулаа бүтэн дуулж эхэлнэ гэсэн. Тэ. Үн цэнийг л ойлгох Монгол хүн гэж хэлж. Одоо болохоор манайхад залууч тэгдэж штэ. Дандаа л өмгсөн балгасан хайдаг. Орчин үе өөр болоод байна тий. Орчин үе шал өөр болж байна. Та нарын сэтгэлийг үүсэхгүй байна. Бид нар одоо ямар generation юу нэг альфа амар үе юм гэж ярьж. Би бол тэгж боддог. Магадгүй ингээд бидний мэдхгүй асар олон өнгөрсөн хүмүүс бидний одоо бааж байгаа шээж байгаа газрыг бүрдүүлсэн байсан шүү дээ. Ямар нэгэн залуу шудаг биш байгаас. Тэгэхээр нэг бид нар ч гэсэн одоо чи хүүхдтэй болохыг хүсдэг альсгал хүүхдтэй те тэр хүмүүстэй бүтэн амьдрал үлдээ хийл амьдсан. Амар ойлгомжгүй ярьж байна. Эсвэл нэвтрүүлгээ зогсоо байлгүй гэдэг л ш. За хэсгийг бол хэлээ хэлчихв. За би асуусан. Фитнес дээр ингээд ялцчулах төв явж байгаа хүмүүс хэлсэн хувьд ихтэй хүмүүс байна, ихтэй хүмүүс байна. Эмэгтэй хүмүүс юм байна ш. Манайхан чинь эрэгтэй хүмүүс чинь гараад нэг тийм гоё хувц авдгүй юм байна. Зайлшгүй нэг үс сахлаад асууж болж те. Эмэгтэй хүмүүс нөгөө нөхрийг олж ирсэн цалингаар өөрийнхөө өгжийг томруулна, гөхөө гоё болгоно, мөрөө гоё болгоно. Тэ тайлаа нарийнхан болгоно гэх. Тийм л бифоос багаарч гэсэн. эмэгтэй хүмүүс амар ачаад штэ. Тэгээд 10 жилээр илүү наслаад байгаа юм шиг байна. гэж бод. Махан 618 спорт бас ичүүд зориулсан. Бүх одоо энэ хэрэгцээний бүтээгдэхүүнүүдэд нэгдсэн дэлгүүр байна. Тэгээд тань бас авчих. Шаац гэж үзсэн. Сүлжүүлж чинь. Аваараа гэж юу? Тэг зөрөгтэй л ш. Та сүүлийн үед бас сошиал медиа комедиас хотоотой бас хамтарч айгүй бодод гарч ийн стурч. Тэр одоо хамтарсан талаар уулзч байна. Тэр нь яг ямар шиг байна.
Цаасаа юу яасан бэ? Тэгш содон өдөр архирэл гэсэн шүү дээ. Намайг гоё болгоод өгч тээ. Тэгмэл би ир хүн шиг аваад орой аваад тээ. Багш нь чамайг гоё болгож өгнө гэж. Тэгэл болчих шүү дээ. Гоё болоод. Юу гэж хэлсэн бэ? Юу гэж хэлсэн болоод Би дийдсэн байхгүй юу? Тоглоод содон одоо ингээд тань дээр очих юм одоо нэг хоол хийсанмаар юм тэргээд. Тэгэл нэг над дээр ирэхийг хүсэж байгаа мэддэг байж тээ. Тэгмэл нэг өдөр ирээд хуцтайгаа ирээд ингээд шууд бишгэлтэй ороод гэсэн. Тэгсэн чи гайхаад би яах вэ гэх юм ингээд багштай ард зинхэр хадаг тий 7 өнгийн хадаг гоё ингээд хамгийн үнэтэй гоё виски авч ирээ гэж зэгчгүй юу. Би зүгээр ингээд юм хичүүд маазарч л байдаг шүү дээ гоё тэр тий нэргээс аваад гэсэн. Гэхдээ би тэрийг зөксөлсөн таа гэдэг шүү дээ гоё л суугаад зүг та. Одоо содоо айгүй гоё юм. Маа содог хүмүүс өөрийн бүдүүн бацаан ч юм уу тий гэж боддог гарууд байдаг байсан. Би болохоор содог ярьж хасан гэхээр содогийн дотор ямар амар баатар сууд юм бэ гэж хэлсэн. Тийм бүр хүн танихын аргагүй тийм дайчин гэдэг үг хичгийг сүнс шиг ингэсэн ч тийм. Тэр өөрчлөлтийг бол хангалттай хийж чадах, өөрийгөө ялж чадах хэмжээний тийм юм дайчдын бүр юм байгаад байгаа. Тэгэл тэрнтэй нь амар сайрсан даа гэдэг шиг. Тэр содод яриг юм. Тэгэл ямар ч өөрчлөлт гэдэг итгэл дээр нь одоо манаас одоо амар болчихсон. Та ер нь олон хүн тураажсан. Маш их юм яг бас тураагүй шатарсан хөдөлгөөн байна юм. Турах гэдэг нэг үнийг нь язгуур амар ялаад хэцүү юм биш үү? Ирүүл жин асуусан уу тий өөхийг асууж байсан ирүүл болгож байсан уу гэх юм. Байна. Одоо үнгүү бид чи татгсан тоогоор нөө хүмүүс дасал заасан үзэлтийг нь тоог гаргасан чи 60-аас 90 сая удаа үсгэсэн байл шүү дээ хүмүүс. Тэгэхээр одоо олон гэж хэлэх байх тий. Осол олсон хүн болох юм байна. Тэгээ татгсан тоо штэ. Тэгээ бүгдээр ингээл гадаад байгаа хүмүүс асар болснороо. Тэгэхээр хан байггүй юм шиг лээ. Байггүй юм шиг. Яг миний гайхаж байгаа зүйл болохоор хүн болгон мэдээж ирүүл зүг бий болчихдог юм. Зарим нь чаддгүй юм байна нийцсэн. Яг ямар шалтгаантай хүмүүс одоо тэр хэцүү одоо чинь болчих шуурмаар өрдөж байгаа бол авч гараад цогцтой хаалхаад өдөө болохоос ирээ жимдээ байгаа би. Би нэг зүйлийг амар сайн анзаарсан. Олон жил багшлагтай. Стан мод урахгүй байсан ч үндсэн сайн байвал дараа жил цэцгэлээд урсч болд юм байна. Болог урсахгүй байсан ч ихэн сайн байх юм бол дараа жил урсч болд юм байна. Хүний үр удам гэж амар өөр. Монголчууд нэг удмын хараа гэдэг чинь. Үнэхээр ичмээргүй царайтай хүмүүс орж ирэл шалуураад дуусараа гайхамшиг бүтээгээл тэрийгэ барайл амьдрал дээр хэрэгжүүлээл үнэхээр тийм юм ингээ явж болдгийм байна. Тэгэхэд зүгээр нэг хүнд тулчин боломж олгоод чамайг ингээ монголчуудын өмнө гоё болгож чадаал тий тэр хүнд ингээл хүндэл хайр бүх юмыг мэдрүүлэх тэр хайрыг даахгүй эргэж явбал 6 сарын дотор 60 кг буцаад нэмээд ирч чаддаг юм. Тэр энэ амар том хозяйны асуудал юм тий энэ тийм би хэлж мэдэхгүй тийм асуудал байна. Хэдэж хүн шантарч чадахгүй гэж ярьдэн штэ. Тэгээ би заримдаа хүнийг шантраас олддог тийм. Шантраад ингээ унаад нөгөө хинч болоод олон хүнийг бас зүгээр таниасаа ялангуяа ирэх хүн тий. Тэгж жагаад эргээд асан хүчтэйгээр босоосоо олон хүнийг гэд өөрийнхөө өөрчлөлтөөр дамжуулж олон хүнийг бас гоё эрүүл зөв амьдралтай болгож тэгдэг байгаасаа тийм л бодолтой байдаг шүү. Миний үгэл. Энийг яг одоо асал хийгээд ингээд цэцсэн байх чинь дараагийн зин зүгт юу болох яаж өөрийгөө мотивацтай хин дахин суулаа хийсээр л байсан. Би бол тийм хүүхдүүдэд хамгийн үнэтэй сургууль сургаад хамгийн үнэтэй машин авч яваад хамгийн үнэтэй тий алтан төвшин тусан дороос аав юм бол биш. Намайг одоо хамгийн их би нөхцөлч ихэд хэлсэн ганц л юм байна шүү дээ. Би хүүхдүүдийн хөдлөө зүгээр л амьдардаг аав юм. Би одоо ч тэдний төлөө амьдардаг. Чадлаараа заримдаа толгой өгөхгүй тий заримдаа чадлах өгөхгүй олон зүйлүүд гэсэн. Миний өөрчлөлт бүхний ганцхан үндсэн миний хүүхдүүдтэй байхгүй. Тэгэхээр миний хүүхдүүд миний эхнэр гэр бүлээс илүү надад мотивашн байхгүй. Тэдний төлөө би бүх зүйлийг хийдэг гэсэн. Түүнээс ингээ хин нэгэнд
Тэ энэ 6 болчих гэж төсөлтгөл. Хин нэг нь тэ саархаж баярхаж явах гаач юм жог. Яг энэ ажлыг би хийснээрээ олон хүний байлдан дагуулж чадах юм байна. Олон хүний буянгаар би бас гэр бүлээ сайхан авчиж чадах юм байна. Энэ нь болохоор миний хүүхдүүд ч гэсэн хэрэгтэй байна гэсэн ийм сэдэлд орол ажиллаж байдаг гэж ойлгож байна. Жохон шашинлаг байна гайгүй. Ахын муслим шашин шүү дээ. Та тийм шашинтай. Тийм шүү дээ. Гэхдээ амьдрал яаж цуглаа тоглож шууд үлгэж яваад амар асуусан. За тэгвэл одоо жишээ нь ингээд зарим хүмүүс одоо бүр ингээд хурдан ийм платформ бичинтэй болохыг хүсдэг юм. Ялангуяа залууч хүмүүс. Тэрнээс болоод одоо ньюс ба янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тийм. Хэлцээр юу? Хэрэглээч. Хурдан тийм бичинтэй болооч. Дэлхий дээр Монгол үндэстэн байдгийг 8 тэрбум харуулаач. Тэ чадаач. Оншилж хүртэл газар хүртэл яваач. Өөр ийм байхгүй байх юм даа. Хүмүүс тэгдэй. Ялангуяа манай өнгөрсөн ах нарын үе 60-70 оных нь одоо үзэж байгаа хүмүүс танаа үеийг бол амар гоо үзэж байгаа мэддэг. Миний юу ярьж байгааг ойлгодог. Хүн юу н лаагаад нь суугаад нь юугаа зүрхтэй гэх шиг хинт ямар. Чиний амьдралаар авсан юм. Чиний талхны мөнгнөөс сулгаалж өөртөө те янз бүрийн гарман систем барьсан юм. Чамаас юу сурцсан? Өөрийнхөө амьдралын, өөрийнхөө зорилгын төлөө, өөрийнхөө мөрөөдлийн төлөө тэнд хүрэхийн төлөө би энийг хэрэгжиж ийм болно гэдэг ухамсарлаад өөрөө тэг бодож чадж байгаа бол эртлээ мэдж байгаа бол тэрийг хэрэглээч. Аргуусаас тийм шүү. Юу нь болсон шүү. Тэ? Одоо манай 70-аад оных нь 60-аад оных нь яг нэг уудаг байсан ах нар ихэнх нь явцсан шүү. Яг найрка уудаг тэг ингээд ихтгэж байгаа л тэрийг баг ингээд тэ зөв амьдрал юм уу тэ тэгвэл тэгэхээр би тэгж боддоо шүү. Үнэхээр миний дүнээр тийм амар мөрөөдж байгаа бол яг ном зургийнхэн дагуу яваарай. Спортын ангаах ухаан гэж гайхамшиг байдаг шүү. Одоо энэ болж байгаа олимп бол хүн төрөлхтний их олимпчин дайн шүү. Парамлогийн дайн, эмийн дайн, шинжлэх ухааны дайн болохоос хин нэгэн хоёр нөхөр гүгөө оролдоод байгаа юм шиг шүү. Тэ? Зөөр одоо Америкийн төрийн талбай тэр тэнгэрт мандхан чухал болохоос Америкийн хин нэгэн заяа юу хэрэглэн тасгаж чухал шиг байна. Тэр хүмүүс өөрсдөө тэр хүнээ тэ Америкийн талбайг мандуулахын тулд бүх зүйлийг хийдэг байхгүй. Спортын ангаах ухаан ингэж бүх зүйлийг манайхан бол тийм биш. Манайхан болохоор ингэж нэг анаал занаал хийдэг. Тийм болохоор одоо яг үннийг хэлэхэд бол манай Монголын үндэсний бүх бол Монголын өв соёл энэ бол заавал байх ёстой. Монгол үндэстнээс салж устж алга болохгүйг бол Монголын өв соёл үргэлж бидний зүтгэнд байх ёстой. Бид нар яасан ч Монгол бүхэн үзнэ, яасан ч хайрлна, ямар найраатай байсан ч те яаж хийж байгааг үзүүлэх биш. Гэхдээ үнэхээр тийм чанартай бэлтгэл хийгээд бодволынгийн тамирчид мистер олимпиад ороо явах юм бол нэг өдөр дэлхийн 8 тэр бомбонд Монгол ус байт юм аа гэдгийг харуулж чаддаг. Гэхдээ амар үрдмөр нь бид нэр өөрсдөө явдаг. Тэрийг ойлгох бид нэг тийм шинжлэх ухаанч спортын ангаах ухаан байдаг. Ахында тийм зүйлс бүрэлдэхүүн байна. Бүрэлдэхүүн хүлээж авч чаддаг гэсэн. Тэг бизнес хийдэг гэсэн. Ялгаж юм уу? За залуучууд одоо Монголд байгаа ялангуяа залуу зөв хэрэглээрээ гэж хэлмээр энэ зөв ингээ байгаараа л гэж хэлмээр. Болдог бол ингээд багшаамаар шүү дээ. Америкээс багшаад Оросоос багшаамаар шүү дээ. Тэгжээж тэр гайхамшиг очмоор шүү. Тэгэхгүй ингээд нэг амнаас сонссон юмараа битгий яваараа л гэж. За. Яг ярьж байгаа нууцлаараа ш. Монгол одоо эртээ залуу хүүхэд зөвсгөө гэж юм байна. Эртээ өөх зөвл хүүгүүд дөө. Зөвлгөө юу? Хүнээс илүү хүн гэж байдаг юм аа. Зөвсгөө байна. Одоо нөгөө жигдэл одоо мянганы хүн Чингис хаан байхад Монголын анхдагч болох гол те эсвэл хин нэгнээс илүү ч юм шиг өөрийгөө одоо хин нэгнээс илүү пүү зэмсэн хин нэгнээс илүү гар утсч юм уу те барьсан эсвэл хин нэгнээс илүү сайхан зодтолдог байсан гэсэн тийм хүнээс илүү юм гэж байдаг юм биш үү? Тэр хүнээс илүү хөдөлмөрч гэж байдаг юм да. Хүнээс илүү ухамсарт
хүнээс илүү хөдөлмөрч хүн хайн дүнрийн өмнө 3 цаг хөдөлмөрлөх юм бол миний дүнэр чанартай 9 цаг хөдөлмөрлөөд үр дүнгээ үзэж чаддаг. Тийм гайхамшиг ухаалаг залуучууд байгаараа л ч юм. Тэ? Түүнээс өмсөн зүйлсээр өрсөлдөөл тэ. Тэд нар бол миний үед дуусаа юм. Наахан тийм атмаа ярьдаг ажидаас ярьдаг хүмүүсээс шүү дээ. Танаа яг ч өөр юм шүү дээ тэ. Дөөмөн мөнгөч. Хүнээс илүү хөдөлмөрлөх хагас юм. Хайдаг, олдог, уншдаг, хичээдэг, чаддаг. Сайн хүн бай гэж хэлээгүй шүү дээ. Хөдөлмөрч. 제가 약간 그냥 나이 제가 속에서 나가서 За бол хоёо. За. 작성 꼭도 갔을 때 이렇게 봐. 기재 얘기했던 것 같아. Хизээ ир хүн бай. Насан бүрхээр ирэх юм болох юм уу гэсэн. Мөн чи ир хүн болчихсон шүү дээ. Яг миний хөвтөж шүү дээ. Ер нь зүгээр одоо. Гоо харин чи ир хүн болцсон гэж энэ хүмүүс ч хэлж шүү дээ. Тий. Аль хэзээ чи нөгөө хэлсэн хүүхдээс өссөн. Чамд ус сургаагүй байсан гэсэн. Чи ээжигээ хчигээ хайрлаад эмгтээ дүүгээ хайрлаж чадчих гэдэг чинь л ир хүн баг. Энэ цаг яа. Саний бас ингэж та хэлсэн хэрэг тийм хүүхдийн төлөө бас аль хийж байгаа учраас одоо өөрчлөлт хийсэн тийм. Манай хүүхд эргээд над бэлгэр ш. Одоо манай хүүхд чинь өсвөрийн авраг бүр амар залуучдын мөнгө медальт өөрийнх нь том зорилго нь олимп бэлдэх гэж явж шít. Тэгээ одоо эргээд фүүмэн аавгаа баярлуулах ажил хийж байгаа. тэр маш багтай. Амар гоё шүү. Йоо юу гэсэн үг. Тэр хүнийг ингээд өөрөө тэмцээнд орох гоё л доо. Хүүхдэд тэмцээнд орох амар хэцүү. За би хүчтэй цаг тавхан олцсон баярлаа. Монгол залуучуудаа хамтдаа юу гэж хэлнэ? Аав л байгаарай. Тэ сав. Аав хүн гэдэг бол гэрээ зөрүүлдэг, зөөргүүлдэггүй. Аав хүн өгч болохгүй тэ. Одоо өгөөд нь шүү дээ манай чинь хинхэн залуугараа л тэ. Аав хүн зөв хоолдог байх хэрэгтэй. Аав хүн хүүхдээ амар өвлөшөө болдог. Аав хүн хүүхдээ эр хүн шиг харагдаж чаддаг. Аав хүн бол хизээж эхнэрээ хаяа тэ. Өөрийнхөө долн жилээс үзэхгүй байх хэрэгтэй. Тэр гэрийг өнгөтөө ядаж тийм нэг амар мундаг байхгүй ч гэсэн тэр гэрт орж ирээ суух чинь гоё энерги нь гэрийг дүүргэж чаддаг. Ядаж ихэнд бид нэр аавлах хэрэгтэй. Даа болчих юм бол дараад нөгөө гоё зургатаа үзэж байгаа тэмдэглэлийн хөтлөөд ус хорноос одлох тий болно шүү дээ. Баярлалаа. За хаа хамаагүй юмсан бол уучлаарай. Баярлалаа.